Зөөлөн хот фестивалыг огтон хүргэж байгаа нэвтрүүлгийн маань үзэн суугаа эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Тав тухтай зөөлөн ур амьсгалтай танд бидэнд бүгдд нь ээлтэй хотыг цогцлоохын төлөө хийж байгаа Зөөлөн хот фестивал тун удахгүй болох гэж байна. Нэвтрүүлгийнхэнд Зөөлөн хот номын зохиогч архитектор хот төлөвлөгч Дэвид Симийн мэндчилгээг хүргэе. Hello, my name is David Sim. I'm an architect and planner, and I'm the author of Soft City. And I've just received this beautiful Mongolian translation of my book. I'm looking very much forward to coming to Mongolia next week and to meeting you and talking about Soft City and my work. So see you soon. Дэлхийд алдартай архитектор хот төлөвлөгч Дэвид Сим тун удахгүй Азийн цээжинд орших Монгол улсад маань зочлон ирэх гэж байна. Түүний бичсэн Зөөлөн хот ном дэлхийн 20 гаруй орны хэл дээр хэвлэгдсэн байдаг бөгөөд тун саяхан буюу 3 дугаар сарын 31-нд тай хэл дээр орчуулагдан гарсан байна. Түүний номын нэрээр нэрлэгдсэн фестивалыг зохион байгуулж, хотын төлөө гэсэн сэтгэл зүрэхтэй хэн бүхэнд хүргэх том ажил биелэлээ олох тунд өглөө. Зөөлөн хот фестивал дээр чухам ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн бол Зөөлөн хот фестивал болох өдөр маань дөхөж байна. Фестивалийн хүрээнд бид тайзны арга хэмжээ болон үзэсгэлэнгийн гэсэн хоёр хэсэгтээ зохион байгуулагдаж байгаа. Энэ дээр болохоор хамтран ажилласан байгууллагуудын онцлог үйл ажиллагаануудыг танилцуулах бүүт хэсэг, гэр бүлэрээ хүрэлцэн ирж байгаа, хүүхдүүдтэйгээ ирж байгаа, амралтын өдрөө чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой ирсэн оролцогч нар бол төчлөөд тийм болонгууд байгаа. Мөн мэрэгжлийн оюутнуудын дунд зарласан уралдааны ирүүлсэн бүтээлүүдийн үзэсгэлэн, мөн Улаанбаатар хотын гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг дэлгэрэгдэх болно. Мөн архитектурын мэрэгжлийн залуучуудын хөтлөн явуулдаг өртөө подкаст тэнд шууд ярилцлага авч ажиллах бөгөөд хэвлэл мэдээллийн болонд гэсэн энэ хэсгүүдтэй төлөвлөлөөд бэлтгэл ажлуудаа хийж байна. Мөн соёлын төв өргөний гадаа шатны орон зай бид нар бас ашиглаад нарлаж суух хэсэг, залуучууд цуглаад Open Mic Mongolia-тай хамтраад дуу хөгжмийн тайз хэсэг болон скутер дугуйны сургалт үйл ажиллагаанууд явагдах болно. Жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа фестивалийн энэ жил онцолж байгаа дэд сэдэв иргэдийн оролцоо санаачлага. Энэ үгийг хэлэхэд амархан тэр тусмаа хүн бүрлийн талаар ярьдаг боловч яг боддоор хэрэгжүүлж биелүүлэх нь тун ховор. Тэгвэл иргэдийн оролцоо гэж чухам ямар ойлголт вэ? За 1969 онд яг хот төлөвлөлтийн хот төлөлтөд оролцох оролцогчдыг ингэж тодорхойлсон хонд онлын маш алдартай юм нийтлэл байдгаа тэр нь иргэдийн оролцооны үе шат гэх юм өксөх шат гэж монголоор буулгах юм The Ladder of Citizen Participation гэдэг Шери Арнстайн гэдэг хүний мундаг нийтлэл байдаг. За энэ онлын гол мессеж нь юу юм бэ гэхээр иргэд 8 үе шаттайгаар альва нэг төсөл хөтөлбөрт юм уу төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцсноороо яг иргэдийн оролцоо ямар түвшинд байна гэдгийг тодорхойлох тийм шатлал байгаа. За нэгд манипуляц буюу иргэдийг ингэж мэдээлж байгаа боловч яг бүрэн мэдээлэлээр хангахгүй процесс бас гэж байгаа. За хоёрт нь бол терапи буюу тухайн хүмүүсийг үйл ажиллагаанд төсөл хөтөлбөртөө арга хэмжээнд оруулж байгаа боловч яг оролцоогоор нас хангахгүй байгаа ийм үйл ажиллагааг терапи гэж нэрлэж байгаа. За дараагийнх нь болохоор иргэдийг мэдээлэлээр хангах, иргэдтэй зөвлөлдөх, иргэдийг бас тайвшруулах. 6, 7, 8 дугаар үе шат буюу партнершип хамтрах төлөөлөлөө оруулах. Иргэдийн оролцооны хяналт. Тэгэхээр улс орнууд бол яг энэ онлын дагуу иргэдийнхээ оролцоог хангаж ажилладаг.
Бидний бас энэ Зөөлөн хот фестивалыг иргэд олон нийтийн санаачлах гэдэг энэ одоо дэд сэдвээр хийж байгаа маань иргэн одоо би та бүгд одоо мэдлэгтэй мэдээлэлтэй байвал хот маань сайхан болох одоо бүрэн боломжтой маа гэдэг ийм одоо санаачлагаар зохион байгуулж байгаа шүү. Зөөлөн хот фестивалийн тайзнаа мэрэгжлийн төлөөллүүд гарч та бүхний сонирхлыг татах илтгэл тавих болно. Тэдгээр илтгэлээс хотын хөгжилд нэмэр болох үз шинэлэг санаа, шийдэл, урган гарахыг ч үгүйсэхгүй юм. Хөгжиж байгаа хотын өмнө толгомддог асуудлууд, гадны жишээ, нэвтрүүлж олох гарц гаргалгаанууд тэдний илтгэлд тусгагдж байна. Улаанбаатар хот дэлхийн нийслэлүүд дотроо газар нутгийн хэмжээгээр 6 жигс тийм байна. Токиогоос 2 дахин том, Сөүлээс 8 дахин том газар нутгийн хэмжээтэй. Ягаад тэгэхээр Багнуур, Баг хангай, Налах гэдэг томхон дүүргүүд орчиж байгаа. Харин хүн амынхаа тоогоор 1 саяас дээш хүн амтай хотууд одоо 500 хотуудын нэг юм байна л та. Тэгэхээр эдгээр хотууд маань одоо жуулчдаа татах, хөрөнгө оруулагчдаа татах, их сургуулиуд нь оюутнуудаа татахын тулд одоо асар өрсөлдөөнтэй болж эхэлж байна. Аль хот нь хүн амьдрахад хамгийн таатай одоо бизнес эрхлэхэд тохиромжтой хот вэ? Аль нь Зөөлөн хотын концепцийг хэрэгжүүлж чадж байна вэ гэдэг дээр бол бүх хотууд маань өрсөлдөж байна. За миний хувьд бол Зөөлөн хот фестивал дээр хотын брендингийн талаар бусад улсын туршлагын талаар одоо уулзахаар бэлтгээд байна. Одоо Рио де Жанейро гэхээр л одоо дэлхийн партийн нийслэл гэж яригддаг. Өөрсдийгөө тэгж байршуулдаг. Парис гэхээр л одоо дэлхийн загварын нийслэл тий. Тэгэхээр Улаанбаатар хот гэдэг маань өөрөө дэлхий дээр яг одоо Хирошима гэдэг шиг ойлголт өгөөд байна уу? Рио де Жанейро гэдэг шиг ямар нэгэн зөв брендинг позишныг хийгээд байна уу гэдэг дээр бол бид нар анализ хийгээд аль болох одоо энэ nation branding буюу одоо улс эх орноо зурталчлах, таниулах ажлууд бол одоо маш сайн зүйлийн үед үл эрчимжиж байгаа. Олон удаагийн жуулчдыг авахын тулд бид нар хот гэдэг бүтээгдэхүүнээ Монгол улс дотроо хөгжүүлээд тэдгээрийн брендингийг дагсан концепцийг хөгжүүлээд энэ Зөөлөн хот гэдэг концепцийг одоо олон сонирхолтой итгэгч нар ирж одоо хэлэлцэх юм байна. Тэгээ та бүхэн илүү Зөөлөн хот гэдэг талаарх мэдээллийг хүрэлцэн ирээд за энэ олон хүмүүстэй хамт оюун санаагаа нэг өдрийн хугацаанд хотынхон одоо дараагийн түвшний хөгжлийн одоо шатыг хамт хэлэлцээсэ гэж хүсэж байна. Зөөлөн хот фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа уралдааныг барилга архитектур, хот болон бүс нутаг төлөвлөлтийн мэргэжлэр сурдаг оюутан залуусын дунд зарлаад байна. Та бүхэн Зөөлөн хот номоос идэвсэн шинэлэг санаа, зохиомж, концепц, дизайн боловсруулан уралдаандаа идэвхтэй оролцоорой. Нэг үе шалтгаанаар зохиогдох уралдааны бүтээл хүлээн авах хугацаа 2025 оны 4-р сарын 15-ны өдөр хүртэл явагдана. Уралдааны шагналын сан 1-р байр Apple iPad Pro нэмэх пенсил, 2-р байр Samsung маркийн гар утас. Та бүхэн тайлбар танилцуулга info@softcity.cg-ийн хаягаар илгээгээрэй. Асууж тодруулах зүйл байвал 99 тэгтэг 64 74 99 26 тэгтэг 10 дугаард хандна. Зөөлөн хот номыг ингээ уншихад яг юу хамгийн гой санагдсан бэ гэхээр яг ийм архитектурын ялангуяа хот төлөвлөлтийн инженерчлэлийн ч гэдэг юм энэ техникийн одоо нөгөө нэг хиллгүүд, дүрмүүд айгуу тийм ер нь айгуу хэцүү зүйл байхгүй юу? Ялангуяа ингээ энгийнхүү ойлгохгүй те яг архитекторууд, барилгын инженерүүд л ойлгодог тэр зүйлийг энэ ном айгуу яг жинхэнэ нөгөө нэг гарчгаараа те зөөлнөр хинтж ойлгохдохоор тийм байдлаар айгуу хөрвүүлж одоо гаргасан санагдсан. Фестивалыг айгүй олон залуучууд ирээсэй л гэж ерөнхийдөө хүсэж байна. Тэгэхээр яг одоо хотын асуудалч гэдэг юм уу, эмдэд бүтцийн яг нэг юм асуудал болоод байгаа энэ зүйлүүдэд залуучууд илүү анхаарлаа эртнээс хандуулж эхлэх юм бол бид нар асуудлуудаа эртнээс л шийдэж чадна гэсэн үг. Тэгэхээр яг нэг юм одоо ажлын туршлагатай тийм ахмад настангууд гэх юм цаашаа тий заавал нэг тодорхой бүлгийн хүмүүс л энэ хотын асуудлуудыг шийдээд байдаг биш. Яг бүх залуучууд, бүх иргэд бас оролцох байдлаар ер нь бол асуудлуудаа шийдэх хэрэгтэй гэж хувьдаа боддог. Тийм ч утгаар одоо ерөнхийдөө залуучууд, ялангуяа бүр ахлах ангийн хүүхдүүд, архитектурын мэргэжил сонгож байгаа хүүхдүүд ч гэдэг юм хот төлөвлөгч болох сонирхолтой хүүхдүүд бас ирж сонирхоод мэдээлэл авбал ер нь зүгээр ахлаа гэж
Бид хэд өөрсдийнхөө хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийнхаа хүрээнд яг гэр суурьшлийн бүстэй Улаанбаатар хотын яг одоо асуудал биш үү гэдгийг бас залуучуудад ойлгуулах гэж хичээнэ. Тэгэхээр яг гэр суурьшлийн бүст болж байгаа асуудлууд болон шийдлүүдийн талаар л ерөнхийдөө ярих баг. Тэгэхээр бид хэд өөрсдийнхөө хэрэгжүүлдэг олон нийтийн төвд маань бас яг гэр хорооллын иргэдтэй юу хийдэг вэ? Тэр талаараа ерөнхийдөө мэдээлэл өгөөд тэгээд өөр ямар боломжууд бас байдаг вэ гэдгийг өөрсдийнхөө туршлага дээр үндэслээд бүх залуучуудад л одоо түгээл гэж бодож байгаа даа. Зөөлөн хот фестивалыг дэмжин ажиллаж байгаа 20 минутын хот үндэсний хорооны зүгээс нийслэлийн автомашины зогсоолын асуудалд шинэлэг шийдэл нэвтрүүлэхээр судлан ажиллаж байгаагаа бидэнд дуулгасан юм. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглан бүтээх зогсоол нь иргэдийн ажил амьдралын хэв маягт амар хялбар байдлаар нөлөөлж тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт тэд итгэлтэй байна. За 20 минутын хот гэдэг шинэ концепт ковидын дараах дэлхийн нийтийн том хотуудын нэлээд одоо тийм тренд болж байгаа шинэ концепт. За тэгээ энэ концепцийг бол Монгол улсад хэрэгжүүлэхээр одоо 20 минутын хот гэдэг энэ хороог байгуулсан. За тэгээд энэ 20 минутын хот гэдэг энэ хорооны одоо гол баримталж байгаа цаад одоо шинжлэх ухааны үндэслэл нь болохоор энэ зөөлөн хот гэдэг энэ одоо хот төлөвлөлтийн шинэ арга юм байна. Энэ гол нь юу вэ гэхээр хүн дээлтэй хотын бүх одоо төлөвлөлтүүд хүндээ чиглэсэн байх. Тэгэхээр 20 минутын хотын үзэл баримтлал концепц бол ганцхан Улаанбаатар хот төдийгүй Монгол улсад цааш байгуулагдах улсын болон орон нутгийн зэрэглэлтэй бүх хотуудыг цоошин нэр төлөвлөё. Цоошин нэр төлөвлөхдөө хүндээ ээлтэй ийм зөөлөн хотын концепцээр хийя гэдэг ийм л одоо чиг баримжаатай явж байгаа. Бид нар яг энэ зөөлөн хот фестивалд одоо 20 минутын хот үндэсний хороо маань одоо хамтран ажиллаж байгаагийн хувьд манайхаас бол хоёр ихтгэл гаргаж байгаа. За миний хувьд болохоор одоо манай хорооноос энэ жил гаргаж байгаа нэг шинэ концепт байгаа. Энэ юу вэ гэхээр нийтийн эзэмшлийн талбай. Одоо Улаанбаатар хотод бол маш их байдаг. Ялангуяа сөөх болгоны гадаа бол нийтийн эзэмшлийн талбай байдаг. Монгол улсын одоо хот байгуулалтын тухай хуулиар одоо барилгацсан талбайн одоо иргэн тойрон барилгацсан нийт талбайн 30% нь цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн талбай, ногоон байгууламж, автомашины зогсоол гэсэн ийм зүйлд зарцуулагдах ёстой гэд хуульчилсан. Гэтэл бодит амьдрал дээр нөгөө 30% нь зөвхөн автомашин зарцуулагдаж байгаа. Тэгэхээр бид нар landscape design буюу одоо орчны тогтчлт, нийтийн эзэмшлийн талбайд орчны тогтчлтыг бид нар өнөөдөр ярих цаг болж байна. Хүмүүс бид нар орч руугаа ороод гэр доторх тогтчлтаа бол маш сайхан мэддэг. Гэр тогтчлтандаа маш их анхаардаг. Гэтэл байрнаасаа гараад байр нь өөрөө үн цэнэгүй болтлоо машины зогсоол болцсон. Хэрвээ байр болгоны гаднах хотхон болгоных гаднах орчин маш одоо таатай тогтчлттай байх юм бол тухайн одоо байр хотхон одоо үл хөдлөхийн үн бол өсч идэг. Бид нар одоо гадна энэ нийтийн эзэмшлийн талбайн тогтчлтын дээр одоо анхаарах цаг болжээ. Энийг яаж одоо өөрчилж бий болгож болох уу гэдэг концепцийг манай одоо архитектор гаргасан, намын дээрийн гаргасан тэр одоо концепт зургийг танилцуулаад за тэгээд энийг хийх одоо хууль эрх зүйн боломж юу байна гэдгийг л одоо хүмүүстэй хуваалцах ийм зорилготой байна. Бидний амьдарч байгаа нийслэл хотод маань болж бүтэхгүй олон асуудал байдаг ч сарын хажуугаар сайн гихчээр ажиглаж харуул амьдралд эргээр нөлөөлөх давуу талууд ч бас бий. Тухайлбал манай Улаанбаатар хот байгальд ойр хот юм. Өөрөөр хэлбэл хотын иргэд бид хэдхэн минутыг зарцуулаад л дөрвөн ууландаа хурч очин хүснээрээ цэвэр агаар амьсгалж чаддаг азтай хүмүүс. Энэ сайхан зүйлийг мэдрэн байгальд алхаж амьдралын хэмнэлээ өөрчилж яваа нэгний яриаг одоо хүргэе. Ууланд бол одоо ажилласаа болоод ч би зурглаач л та тэгээд ер нь бол байнга алхаж чаддгүй. Тэгээд алхах гэсэн үед алхдаг л байсан. Тогтмол биш. Саяхнаас тогтмол алхаж байгаа нь болохоор би саяхан хагалгаанд орсон. Бөөр шилжүүлэн суулгаа хагалгаа гэж хэлгээд ер нь хагалгааны дараа аль болох хөдөлгөнтэй байгаарай л гэдэм байлээ. Өөр эмнэлэгт байхад хүртэл өрөөндөө алхаад л гэсэн юм чинь.
Тэгэхээр за ер нь алхачлал байсан зүгээр юм байна гэж бодоод тэгээ эмнэлэгт нэг 14 хоноод гэртээ гараад ер нь алхаад эхэлсэн. Хөнгөнөөр тэгтээ. Тэгэж байгаа за ер нь жоохон ачаал гэж үзье гэх. Тэгээ уул руу алхаад тэгээд ууланд алхахдаа бас багаас нь эхэлж байгаа. Эхлээд ийм жоохон налуу газраар тэгээ нэг юм ойрхон тэгж байгаа л ер нь нөгөө хүн чинь бие ингээ мэдрээд эхлэхээр ер нь одоо болж байгаа юм байна. Тэгээ нэг жоохон холдуулаад тэгж л яваад байгаа. Одоо ер нь сүүлийн 4 сар тасралтгүй амралтын өдрүүдээр алхсан. Нэг талаараа бас талархаж явтыг. Одоо бусад улсууд одоо жишээ нь Европын том хотууд бол тэгэл бүр байгаль бол бүр сураггүй шүү дээ. Хаанч байгаа юм баг онгоцоор явахад ч харагддаг шүү дээ. Тэгэхээр тэдний алхтыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг ингэж Монгол Улаанбаатар шиг юм зэрлэг байгаа шиг тийм. Энд ерөөсөө баг одоо Чингэлтэй ууланд бол зэрлэг гөрөөс явж идэв шүү дээ. Туулаа муулаа одоо баг зэрлэг гарахаач байгаа. Тийм одоо Улаанбаатараас бодлоо төвөөсөө нэг 10 км гээл бод. Тэгээд баг алхаад зүгээр машингүй автобусаас суугаа очсон ч болно. Ер нь бол яг хүн хүсэх юм бол бүх юм байгаа. Хүн хүсэх юм бол манай хот ч уг жижиг гэн шүү дээ. Одоо би гэрээсээ гараад алхахад хотын төв рүү алхахад 1 км хагас тий. Тэгээ нэг захаас нөгөө зах руугаа бараг 5 км. Тэр чи одоо яг алхахдаг хүнд бол юу ч биш байхгүй тэр чи тий. Миний хамгийн дуртай чиглэл Чингэлтэй хайрхан. Чингэлтэй хайрхан яагаад сайхан байгаа гэхээр зам нь налуу. Тэгээ нөгөө модон дондор их явдаг. Модон дондор явах зам нь арай урт. Тэгээ нөгөө хүн бахтай. Ганцаар алхахдаг байхгүй. Ганцаар алхахаар чи нэг гоё нөгөө дуртай газараа зогсон тий. За одоо нэг зогсоо усаа уучи зогсоод юм идчихье гээл өөртөө их ярьдаг байхгүй. Тэгээ одоо өнгөрүүлсэн амьдралаа бодно. Одоо ирээдүйд яхаа зэгцлэн тий. Тэгээ ууланд ер нь хамаагүй их бодол зэгцэрд юм бэл. Нөгөө нам жим орчинд. Яг уул руу явах замд бол ер нь саад бол байхгүй. Би гэрээсээ нөгөө 120 мянгатаас гараад өглөөрт гарч чинь зам хоосон. Тэгэл явцаар байгаа л ерөөсөө нэг 10 минутанд л модныхаа захад хүрчнэ. Машинтайгаа ерөөсөө явсаар байгаа яг модныхаа захад буудаг байхгүй. Тэр нь сайхан. Тэгээд шууд буугаал мод руугаа орчин. Тэгээд алхаал жоохон явж тойрч алхасаар байгаа л буугаад ирэхэд нэг 2 цаг алхсан байдгийг. Тэгээ 2 цаг алхах. Тэгээ нэг замдаа идэж явах юм аа очин. Тэгээ буцаа явахад нөгөө хойноосоо урагшаа явах зам арай гайгүй байдаг. Нөгөө төгжрөл нь гайгүй байдаг байхгүй. Нөгөө цуслан чиглэл рүү төгжрөн. Урагшаага явах нь гайгүй. Тэгэл ер нь бол 12 гэртээ ирчин. Тэгэл өдрийнхөө хоол молыг хийж идэл тэгэл болно да. Цаг хугацаа улиран оцоор нэг л мэдэхэд бид хавар цагтай учран золгожээ. Урин цаг ирж хүн малын зоо тэнийсэн эдгэр өдрүүдэд хотын иргэд та бүхэндээ хотын хөгжил, ая тухтай амьдралын хэв маягийн тухай сурталчлан таниулахаар бид энэхүү нэвтрүүлгээ цувралаар хүргэж байгаа. Цуврал нэвтрүүлгийн сүүлийн дугаар гарч дуусгад буюу эх 4-р сарын 19-ний Бямбарагт Зөөлөн хот фестивал маань зохион байгуулагдах болно. Амралтын өдрөөр гэр бүлээрээ найз нөхөд хамт олноороо зорин ирж хотынхоо тухай хамтдаа хэлэлцэе гэж та бүхнийгээ урьж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяртай. Эрхэм таныг 2025 оны 4-р сарын 19-ний Бямбарагт соёлын төргөн зохион байгуулагдах Зөөлөн хот фестивалд хүрэлцэн ирэхийг урьж байна. Фестивалийн хүрээнд үзэсгэлэнгийн болон тайзны арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнгийн хэсэгт гэр бүлэрийн зочилж нийслэл хоттой холбоотой төрөл бүрийн сонирхолтой мэдээлэл тоглоомын хэсгээр аялаарай. Тайзны хөтөлбөрт мэргэжлийн 15 нэлгээгчийн хот тойрсон асуудлуудыг хүндсэн шилдэг илтгэлүүдийг хүлээн авах боломжтой. Фестивалийн хамгийн оргил хэсэг нь дэлхийн алдарт архитектор хот төлөвлөгч Зөөлөн хот номын зохиогч Дэвид Симийн мастер класс хичээл байх болно. Та тасалбараа өөрийн сонирхолд нийцүүлэн захиалахыг хүсвэл Shopee гэмээнд хандаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 99-64 74 9926 10 дугааруудаас авна уу. Зөөлөн хотод хүршлэн амьдрий.